Жирэмсэн эмэгтэйчүүдийн бичил шимт хичээлийн дутагдал бол мэдээж энийг нөхөхийн тулд таал хүнсээр хэрэгжилж болно. Одоо аваад иж болно тий. Гэтэл одоо юу гэдэг гэр бүлийн гишүүдийн нэг дэмжих, энийг ойлгодог байх нь хэр чухал вэ таны бодлоор? Ер нь бол жирэмсэн үед бол одоо гэр бүлийн одоо анхаарал халамж бол маш чухал. Энэ бол яа харахгүй байх ёстой дэмжлэгт орчин болно. Ээжд маань сэтгэл зүйн болоод саяын одоо бие таах хэрэгтэй шимт бодис авахд маань бол энэ халуун дулаан одоо анхаарал халамж гэдэг бол зайлшгүй чухал. За ер нь жирэмсэн болоод эсвэл одоо хүүхдтэй болоод ирэх үед бол эмэгтэйчүүд маань бас тодорхой хэмжээнд одоо гэр бүлийн бас үний хараат байдаг, асар хамгаалагчныхаа бас хараат байдаг. Энэ үед бол ээжүүдтэй аль болох одоо хоол хүнсэнд нэр төрлийн одоо нэмэгдүүлэх хүнсийн бүтээгдэхүүнийг тэр авах боломжийг бий болгох. За үүн дээр бас гэр бүлийн одоо нөхрийн эсвэл аав ээжийн асар хамгаалагчдын бол оролцоо маш чухал. Жирэмсэн үед бол гарч байгаа бие илэрж байгаа тэр зовир шинж тэмдэг магадгүй одоо толгой оргих эсвэл одоо дотор муу харагчд юм уу энэ шинж тэмдгийн үед нь бас үнийг нь хөнгөчлөх хоол хүнсний одоо бүтээгдэхүүнийг авахт нь ч гэсэн дэмжлэг жирэмсэн эмэгтэйчүүд юу ч хэлдэг вэ гэхээр одоо тодорхой хүнсний бүтээгдэхүүн жирэмсэн үед идэхийг хүсэж байдаг тийм. Тэгээд ийм үед нь бол бас тухайн одоо боломжтой одоо хүнсний бүтээгдэхүүнийг нь одоо авч өгөх энд нь бол бас анхаарах хэрэгтэй. Энэ нь бол гэр бүлийнхэн гишүүнд анхаарал тавьж байгаа хэрэг. Зүй ёсны бүр үүрэг. Үүрэг тийм ээ үүрэг тийм. За эрхэм аауд эмээнэр өвөнөр жирэмсэн эмэгтэйд шаардлагатай байгаа тэр эдий гэж үсэж байгаа зүйлсүүдийг нөгөө хүнсэн дээр нь анхаарах. Тэ одоо юу дутагдаад тэр ядаж өссөн унаад байгаа бол хонсны хөврөгшөөд байгаа бол арьсны оршоод байгаа бол энэнд нь юу дутагдж болох вэ те тэр хүнсийг нь аваад өччих юмсан гэж боддог баймар юм бэ шүү нөхдөө. За баярлалаа танд өнөөдөр бас гоё мэдээлэл өглөө. Баярлалаа. За